Амраг ирээ үзэгчтэй онцгой байдлын цаг нэвтрүүлгийн ээлж дугаар эхлэж байна. Нэвтрүүлгийнх нь онцгой байдлын ерөнхий газрын дарга Хушууч генерал Ариун Буянгийн орон нутагт ажилласан томилтын талаарх мэдээллийг томилон хүргэхээр бэлтгэлээ. Тэрээр Хинтид орнод Сүхбаатар, Өмнө Говь, Дунд Говь аймагуудад ажиллаж онцгой байдлын газар хэлтсэн анги байгууллагын алба хаагчтай уулзалтын байгууллагын үйл ажиллагааны талаар танилцуулсан юм а. Мөн аймгийн онцгой комиссийн хуралдаанд оролцож өвлжит хаврчлалтын нөхцөл байдал болоод өрсөн сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж арга хэмжээний талаарх мэдээлэлтэй танилцаж холбогдох өөрөг чиглэлийг өгсөн юм а. Онцгой байдлын ерөнхий газрын дарга Хушууч генерал Ариун Буян Хинтид орнод Сүхбаатар, Өмнө Говь, Дунд Говь аймгийн онцгой байдлын газар анги салбаруудад ажиллаж байгууллагын үйл ажиллагаатай танилцсан алба хаагчтай уулзалт хийж онцгой байдлын байгууллагын хэмжээнд хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр зорилтыг танилцуулсан юм а. Мөн энэ үеэр онцгой байдлын газар хэлтсүүд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааг танилцууллаа. Дорнод аймгийн хувьд ихэд төмрийн эрсдэл өндөртэй аймгийн төвөөс аслагдсан газруудад төмөр унтраах бүлийг ажилуулах хөрөнгийг орон нутгаас шийдвэрлэж, хаалхгуул матад сумын загт үйл ажиллагаа явуулах, газрын тосны 19 дугаар талбай болон даш балбар сумыг түшиглэн бүлэг байрлуулахаар бэлтгэл ажлыг хангасан байна. Мөн 10 суманд ой хорийн гал төмөр өрсөн сэргийлэх бэлэн байдлыг хангах, гарсан төмрийг шуурхай унтраах ажлыг зохион байгуулах, үүрэг бүхий алба хаагчдыг томилон ажилуулах зардлыг орон нутгийн төсвөөс шийдвэрлээд байна. Түүнчлэн аймаг орон нутгийн хэмжээнд үер усны ослоос өрсөн сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах, үерийн хамгаалтын даалан сэргийн засварлах, автозамуудын үерийн ус зайлуулах системийн ажиллагааг сайжруулах, хэрлэн голын эрэг дагуух камерын хяналтыг нэмэгдүүлэх зэрэгээр өрсөн сэргийлэх арга хэмжээг эртнээс төлөвлөн арга хэмжээний биелэлтэй үе шаттайгаар зохион байгуулахаар ажиллаж байгааг танилцууллаа. Аймгийн хэмжээнд бол одоо өрсөлдөлийн нөхцөл байдлаа тодорхойлж, үйлжилт бол харьцангуй гайгүй байгаа учраас ууршилт эрт илэрнэ гэж одоо аймгийн онцгой комисс дүгнэж, аймгийн онцгой комиссаас бол ой хорийн төмрөөс урсан сэргийлэх албан даалгавар, өдрөмж төлөвөө гарган тодорхой зардлуудыг шийдвэрлэж ажиллаж байгаа. Энэ хүрээндээ бол ой хорийн төмрөөс урсан сэргийлэх хяналт шалгалтын чиглэлээр 70 сая төгрөгийг бол ой хорийн төмрөөс хамгаалах чиглэлээр одоо төлөвлөн хяналт шалгалтаа сайжруулах, мөн бэлтгэл бэлэн байдлыг хангах чиглэлээр ажиллахын зэрэгцээ бол алсагдсан цэгүүд буюу одоо онцгой байдлын байгууллага хурж ажиллахад 100-аас дээш 200 орчим километрийн асфальттай энэ газруудад ой хорийн төмөр унтраах шуурхай урсан сэргийлэх бүлгүүдийг бол томилуулахаар одоо 34 сая төгрөгийг аймгийн засгийн захирамжаар шийдвэрлэж байна. Мөн энд бол одоо газрын тосны матад халахгуулын зааг нутаг, газрын тосны 19 дугаар талбай орчимд нэг бүлгийг одоо өнгөрсөн жил одоо томилон ажиллуулсан үр дүнтэй байсан. Энд бас томилон ажиллуулсан. Мөн одоо хойдлын сумд буюу онцгой байдлын байгууллага байхгүй газрууд буюу одоо даш балбар суманд бол Оросын холбооны улсаас төмөр орж ирэх. Мөн одоо хойдлын бүс нутагт шуурхай ажиллах нэг бүлгийг, хоёр бүлгийг бол алсагсан цэг томилон ажиллуулахын зэрэгцээ. 10 суманд бол онцгой байдлын байгууллага байхгүй сумдаа бол онцгой байдлын алба хаагчдыг бол томилон ажиллуулахаар бас зардлыг батлуулад байна. Энэ алба хаагчд бол 20 хоногийн хугацаанд ээлжлэн ажиллана. Энэ алба хаагчд маань бол сумын алба хаагчдын одоо мэргэжлийн ангийн сайн дурын бүлгийн бэлтгэл бэлэн байдлыг хангах, уршин сэргийлэх ажлыг зохион байгуулах. Дээр нь бол төмөр гарсан үед бол эрсдэлтэй яг энэ цаг үед алба хаагчдыг мэргэжлийн ангийг маш богино хугацаанд шуурхай одоо удирдан чиглүүлж гарах, мэргэжлийн удирдлагаар хангаж төмөр унтраах үйл ажиллагаанд зохион байгуулах ийм одоо чиглэлээр одоо ажлуудыг одоо мэргэжлийн зохион байгуулж байна. Мөн онцгой комисс гэмтрээс уршин сэргийлэх зүйлтэйгээ хамтраад энэ аймгийн удирдлагуудаас сумдад бол мэргэжлийн багуудыг томилж бэлтгэл бэлэн байдлыг хангах. Мөн 7 суманд одоо гамшигаас хамгаалах бэлэн байдлын үзлэг, 3 суманд одоо гамшигаас хамгаалах камаш таван сургууль, нэг суманд мэргэжлийн одоо ангиуд нь ижүүрэн сургууль хийхээр одоо төлөвлөсөн бид нар ажиллаж байна. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа түрээсэл өмч хэлбэрээр орон сууцтай болох тусгай хөтөлбөрт шат дараатай хамруулах хүрээнд онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг орон сууцчлуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөр хэрэгжснээр төв орон нутагт нийт 900 алба хаагчийн амьдрах орчин нөхцөл сайжрах боломж бүрдэх юм. Үүний эхлэл болгож Өмнө Говь аймгийн цогцсийн сумын онцгой байдлыг хэлтсэн 30 айлын орон сууцны барилга ашиглалтанд орж нээлттэй хэллээ. Тус арга хэмжээнд онцгой байдлын ерөнхий газрын дарга Хушууч генерал Ариун Буян орон нутагт ажиллах үеэрээ оролцсон юм а. Өмнө Говь аймгийн цогцсийн сумын онцгой байдлыг хэлтсэн алба хаагчид тус 30 айлын орон сууцнд зах зээлийн үнээс 40% хямдралтай үнээр ипотекийн зээлд хамрагдах нөхцөлтөөр байртай болж байна.
албан хаагчдын хувьд бол нийгмийн баталгааг хангах тал дээр бол засгийн газар онцгой байдлын байгууллагаас анхаарч байгаа. Гэхдээ орон нутгийн одоо төвшөнд хэрэгжиж байгаа төрийн албагчдад зориулсан энэ одоо хөтөлбөрүүдэд манай албан хаагчдыг бас хамруулах тал дээр бас анхаардаг нь одоо саяын уулзалтаар бол одоо тодорхой болж байна. Тэгээд цаашд бол онцгой байдлын байгууллага мэдээж одоо хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхийн зэрэгцээ энэ гамшигын бэлэн байдлыг хангах ялангуяа одоо эрсдлээс өрсөлдсөн сэргийлэх үйл ажиллагаагаа орчимжуулах хүрээнд тодорхой ажлуудыг төлөвлөж байгаа юм байна. Ялангуяа одоо 70 задагаас сум сакцизээс сум өнгөрсөн жилүүдэд бол үер усан давтсан. Энэ үер усны одоо эрсдлийг бууруулах чиглэлээр 70 сувгийн шинжилгээний ажлыг орон нутгийн одоо төсөв хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөж байгаа нь бас сайшаалтай гэж ингэж бодож байгаа. Онцгой байдлын ерөнхий газрын дарга хушууч генерал Ариун буян орон нутагт ажиллах үеэрээ аймгийн онцгой комиссийн ээлжид хуралдаанд оролцож өвлжилт хаварчлалтын нөхцөл байдал өрсөн сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцаж холбогдох үүрэг чиглэлийг өглөө. Сүхбаатар аймгийн хувьд харьцангуй одоо өвлжилт хэвийн тогтун сайхан байна. Тэгээ малчт маань одоо энэ жил өнгөрсөн зуудын сургамж авч одоо өөрсдийн хэмжээнд өөрсдийн жилийн нөөцөө сайн бүрдүүлсэн байна. Аймаг орон нутаг аюулгүй нөөцөө одоо сайн бүрдүүлсэн байна. Ингээ өнөөдөр бас малын одоо хорогдлогоо үйлчж байгаа нь бол одоо сайн дүр зураг гэж ингэж бодож байгаа. Тэгээ цаашдаа бол бид бүхэн бас энэ гамшигын бэлэн байдлыг хангах тал дээр анхаарах. Тэгээ нөгөө талаасаа одоо энэ жил хуурашд одоо эрт эхлэх ийм эрсдэлтэй байгаа учраас хээрийн төмрөөс урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангах, за хөдөлгөөнт бүлгүүдийг эртнээс одоо томилгоожуулж ажиллах, ялангуяа иргэд олон нийт одоо зорчдог хэсгүүдээр иргэдэд тусгайлсан одоо зөвлөг мэдээллийг хүргэх асуудал дээр их анхаарах ёстой гэж одоо ингэж бодож байгаа. Одоо энэ чиглэлээр одоо холбогдох байгууллагууд зохион байгуулалтын арга хэмжээг авч ажилланаа. За хоёрдугаарт зуны улиралд ялангуяа суурин газрын одоо үер усны нөхцөл байдал одоо байдаг. Тэр дундаа баруун урт хотод хойноосоо одоо үер орж ирэх юм эрсдэлтэй. Энд одоо инженерийн одоо холбогдох арга хэмжээг аймгаас одоо авж байгаа. Цаашдаа энэ ажлыг одоо эрчимжүүлэх, үерийн 70 сувг шуудаг өргөдгөх бэлэн байдлыг хангах асуудал дээр бол анхаарах ёстой гэж ингэж үзэж байна. Засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт үндэсний сөрөн төсвөрлөх чадварт дэмжлэг үзүүлэх чиглэл бүхий үндэсний тогтолцоог бий болгох зорилтыг дэвшүүлж сөрөн төсвөрлөх чадварыг нэмэгдүүлэх эрсдлийн удирдлагын реформ хийх арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд үндэсний сөрөн төсвөрлөх чадварын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшигын сөрөн төсвөрлөх чадвар учраас аймгийн онцгой комиссийн шурхан аштабын үйл ажиллагааг эрчимжүүлэх, гамшигын эрсдлийн талаарх тооцоо судалгааг аймаг сум баг тус бүрээр гаргаж бэлэн байдлыг хангах, орон нутгийн хэмжээнд гамшигын нөхцөл байдал үүссэн үед бүх шатны онцгой комиссийг мэргэжлийн удирдлагаар хангах, шурхан аштабын үйл ажиллагаанд шаардлагатай мэдээлэл бүрдүүлж мэдээллийн сан үүсгэх, нэгдсэн удирдлагаар хангахад ашиглах удирдлага системийг хөгжүүлэх, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж шаардлагатай хөрөнгө зардлыг шийдвэрлэх, болшгүй гамшигт үзэгдлээс өрсөн сэргийлэх, эрсдлийг бууруулах шуурхай хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх, наривчилсан төлөвлөгөө гаргаж хэрэгжилтийг хангах, улмаар орон нутгийн хэмжээнд гамшигаас хамгаалах мэргэжлийн төрийн байгууллагын гамшиг аюулт үзэгдлийн үед үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлэх хэрэгтэйг энэ үеэр онцоллоо. Онгорсоор улсын хэмжээнд мөс цөмөрсөн 9 удаагийн дуудлага бүртгэгдээд байна. Дуудлагын дагуу онцгой байдлын байгууллагын албагчид үүрэг гүйцэтгэн автомашинуудыг татан гаргалаа. Удахгүй сар шинийн баяр тохиогчтой холбогдуулан иргэд малчид тээвэрч та бүхнийг гол мөрөн нуурын үсэн дээгүүр зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Загварын байгууллагын гаргасан мэдээгээр 2 дугаар сарын 2 дугаар 10 хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрний мөсний зузаан өмнөх 10 хоногтой харьцуулахад доктортой байгаа хэдий ч 2024 оны мөн уялан олон жилийн дунджаас 10-аас 80 см бага байна. Мөн сэлэн мөрний нийт уртын дагавд харцгүйх үзэгдэл ажиглагдаж эхэлсэн байна. Цаашдаа нийт нутгаар дулаархтай холбоотойгоор нуруудын болон голуудын дагавд мөс хэврэгшиж болзошгүй байгааг анхаарууллаа. За онцгой байдлын байгууллагад өнгөрсөн 2024 онд мөс цөмөрсөн тухай нийт 29 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. За 2 иргэн харамсалтайгаар амнасаа алдсан байна. За 2025 онгорсоор бол мөс цөмөрсөн тухай нийт 9 удаагийн дуудлага мэдээлэлээр онцгой байдлын байгууллага ажилласан. За үүн дээр бол хүний амнаас ирсэн тохиолгоор авъя. За цагуурийн байгууллагаас ирүүлж байгаа мэдээллээр энэ өвлийн хувьд нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан бас үйлжилт цас багтай хэвийн өвлүүлж байгаа. За үүнтэй холбоотойгоор бас энэ нийт гол мөрний мөсний зузаан бол
олон жилийн дундаж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10-аас 80 см-аар бага байна. Гэсэн ийм мэдээллийг ирүүлж байна. За энэ 2 дугаар сарын 2 дахь 10 буюу энэ 2 сарын 20-ны өдрийн ажил хэмжилтийн мэдээгээр бол за томоохон гол мөрөн нууруудын мөсний зузаан нэмгэрч эхэлсэн, мөсний үзэгдэл ажиглагдж эхэлсэн. За зарим томоохон голлууд мөрөн нуурууд дээр бол харц, гүйх, халиад шүүс ийм үзэгдүүд ажиглагдаж мөс нэмгэрч эхэлж байгаатай холбоотойгоор ард иргэдтэй одоо мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна. Өдөө орон нутагт зорчиж байгаа иргэд маань цаг хожих зам давчлахаар одоо мөсөн дээгүүр тээвэр хийх, мөсөн дээгүүр зорчихгүй байх. За тэгээ баталгаатай гүүр гарамтай замаар зорчихыг анхааруулж байна. Гол мөрний мөсний зузаан харилцан адилгүй байгаа тул иргэд малчид тээвэрчид та бүхнийг мөсөн дээгүүр авт болон явганаар тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй тоглоулахгүй байх зэргээр болцсошгүй эрслээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна. Аливаа осол гэмтэл гамшигт өртсөн иргэнд анхны тусламж үзүүлэх нь амь аврах магадлалыг 59% нэмэгдүүлдэг гэсэн судалгаа байдаг. Өөрөөр хэлэх юм бол хүн бүр анхны тусламж үзүүлэх мэдлэгтэй байснаар тухайн хүний амнаас эрүүл мэндийг аврах бүрэн боломжтой юм. Тиймээс онцгой байдлын цаг нэвтрүүлгийн эрүүл мэндийн болон энэ удаагийн дугаартаа цус алдалтын үед хэрхэн анхны тусламж үзүүлэх талаарх мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Хүний бие ойролцоогоор 4-6 литр цустай. За тэр цусныхаа 15%-ыг алдахад амь нас эрсдэл үүснэ. Судасныхаа бэртэж гэмтснээс болж цус гарахыг одоо цус алдалт гэж нэрлэдэг байгаамаа. За цус алдалтыг дотор нь гадуур цус алдалт, дотор цус алдалт гэж хоёр ангилна. Гадуур цус алдалт маань хүний нүдэнд харагдах үз бэртэл гэмтлийн улмаас гарсан цус алдалтыг хэлнэ. За дотор цус алдалт маань болохоор яг гэхээр тархины гэмтэл, цээжний гэмтэл, хөвлийн гэмтэл, арцгийн гэмтэлтэй үед дотор цус алдалт үүсгэнэ. За цус алдалтыг артерийн цус алдалт, венийн цус алдалт, хялгасан цус алдалт гэж ангилна. За артерийн цус алдалт болохоор олгоод цусарч гарна. За венийн цус алдалт болохоор алгуурхан урсаж хүрэн бараа өнгийн цус гардаг. За хялгасан цус алдалт болохоор шүүрсэн ингээ 3 төрлөөр гарахны. Хиндэж, хизээж, хаач шүүж тохиолдож болно. Тэгэхээр яг хөө эмнэлгийн байгууллагын дуудлаа нэгэн яралтай эмнэлэг эртэл та энэ хүний амь насыг аврахын тулд нэн шаардлагатай байх нэ гэсэн. За артерийн цус алдалт буюу венийн том цус алдалттай үедүүд чангалуур тавина. За чангалуурыг ямар юугаар тавих вэ гэхээр гарын дорх материал ашиглан тавих гэхээр энгийн давуу бүс тэлээ орлуулж болох нэ. За нэг бол зориултын ийм чангалуур ашиглаж болно. За одоо болохоор хэдүүлээ гарын дорх материал ашиглан чангалуураа тавья. За энэ цус алдсан байлээ гэж үзэхэд за шарахыг яг уу ариутгах цэвэрлэнэ. За ариутгах цэвэрлэх зүйл байхгүй байгаа тохиолдолд яг уу гэхээр усаар булхаа цэвэрлэж болно. За энэ удаад яг хоёлаа дадлага хийж байгаа учраас ариун байна гэж үзье тийм үү. За энэ дээр дарж гараа. За шархагдсан хэсгээс дээшээгээ 4 чангалуур тавина. За энэ хэсэгт ингээд нэг юм зай үлдээ чинь. Энэ нь яаж байгаа вэ гэхээр ингээд эрчлээ төгчнө. Бал харандаа одоо юу гэдэг юм тийм үү? Гарын дорх материал ашиглан эрчлээ төгнө. За энэ дээр дарж байгаа. За цус тогтоохын тулд мэдээж даралтай болт хийнэ. За инглээ зүрхний түвшингээс дээшээгээ 45 градус цайгаа төгчнө. За энэ хэсгийг ингээд чангалцсан учраас цусны эргэлт гүйхгүй байгаа учраас эд хэсэг маань өгчөж харлах эрсдэлтэй. За хамгийн гол нь та зөв чангалуураа тавьж уу хэсгээгээ шалгахын тулд цусны цохилтоо шалгана. Цусны цохилт байхгүй болтол яг уу энийг эрчил чангалж өгнө. За байхгүй юм тийм үү. За 15-аас 20 минут тутамд бага зэргийг суллаа буцаагаад яг уу чангална. За бичиж тэмдэглэх нь шүү дээ. 15-аас 20 минут гэдэг маань. За 3.15 суллаа. Цусны эргэлт гүйлээ буцаагаад чангаллаа. 3.30 суллаа, чангаллаа, 3.45 суллаа, чангаллаа. За энэ дараалалаар эмнэлэг хүртэл та тээвэрлэж явах нэ. Иргэн бүр болцсошгүй аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэлтэй байж анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшихийг уриалж байна. Онцгой байдлын цаг нэвтрүүлэг энэ түрээд өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.